50 нас хүрэхээс өмнө хор тавдартай босхийг хүсэхгүй байгаа бол дараах 6 зуршлаас яг одоо татгалзаарай. Ялангуяа 6 дахь нь таныг гайхшруулах болно. Учир нь ихэнх хүмүүс үүнийг өдөр бүр хийдэг мөртлөө хор тавдрын эсэ хооллож байгаагаа мэддэггүй. Үүнийг хизээж мартахгүй тулд энэ бичлэгийг 5 удаа үзээрэй. Хадгалаад хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Магадгүй тэдэнд хэрэгтэй мэдээлэл байж ч болох юм. 1-р хунцар савнд хоолоо богино долгионы зууханд халаах. Халаалтын улмаас дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг химийн бодисууд ялгарч, эсийн хэвийн бус өсөлтийг өдөөдөг гэж үздэг. Мөн буцалсан халуун ус хунцар савнд хийж битгий ууж байгаарай. Тэрний оронд төмөр халуун сав, эсвэл стакан, мөн керамик аяга зэргийг хэрэглээрэй. 2-р түлэгдэж харвсан мах идэх. Харсан шаржигнсан хэсгүүдэд хорт хавдар үүсгэгч карциноген бодис агуулгаддаг бөгөөд эдгээр нь таны ДНХ-г шууд гэмтээдэг гэж үздэг. 3-р хөнгөн цагаан алюминий агуулсан энгийн үнэр дарагч хэрэглэх. Энэ нь арьсаар дамжин биед шингэж хөхний идэд хоримтлагдан хавдар үүсгэд нөлөөлдөг. 4-р унтахтаа гар утсаа дэрэнд ороо эсвэл толгойныхоо хажууд тавих. Цахилтраан соронзон цацраг нь унтаж байх үеийн эсийн нүхэн сэргээх үе явцыг алдагдуулдаг. Олон жилийн турш хуримтлагдсан энэ эсийн гэмтэл нь хорт хавдар болох магадлалтай. 5-р халуун машинд удаан байсан хунцар усны савнаас ус уух. Халуунд хорт бодисууд хунцраас ус руу шилждэг. Усмаар удаан хэрэглүүл эдлэр нь эргэтнүүдийг гэмтэх аюултай. Мөн 6-р хит ойр орхин хооллох. Өдөр 5-6 удаа хооллож, дундуур нь байнга амттан 100 шидхийг хэлж байна. Хорт хавдрын эсүүд глюкозоор хоололдог. Та хоол идэх бүрт тэр хоол глюкоз болж хувирдаг. Хэрэв бие байнга глюкозоор дүүргэж байвал та хавдрын эсүүдийг шууд тижээж байх магадлалтай. Эдгээр 6 зуршил нь мэдэхэд илүүдэхгүй зүйлүүд юм.